За ер нь орон сууцны байранд хамгийн дээд ба хамгийн доод давхрыг сонгохдоо хүмүүс ихэнхдээ дургу байдаг юм байна л да. Тэгвэл өнөөдөр хамгийн дээд давхарт амьдардаг айлын оршин суугчид холбогдох нь байна. За тэгээд та манай шууд эфирийн утсаар холбогдож орж ирээд танах хідэн давхар байрны хамгийн дээд давхарт амьдардیں۔ Дээд давхарт амьдрахад ер нь хэр байна? Сайн ба сул талнаас юу юм? Та өөр давхарт амьдарч үзэх бодол байна уу ч гэдэг юм. Энэ талаараа ярилцах нь байна. Манайх шинэ байранд орсон шүү дээ. Тэгээд хамгийн дээдлийн 16 давхарт байгаа. Гэхдээ би орхосоо өмнө ингэж асуусан. Одоо нөгөө ингэдэл юм бэлээ дээ, хүмүүс намайг яана чи хамгийн дээдлийн давхрыг авахаар одоо дээрээс чинь одоо бороо шороо орохоор усмас алдаад байдаг мэдэг гэд ийм юм ярьсан байхгүй. Тэгээ би яг энийг байрныхаа хүмүүсээс асуусан чинь манай байрны дээр зарим айлууд мансардтай айлууд бол гайгүй л байдаг юм шиг лээ. Манайх болохоор зэрэг нэг юм одоо яг юу гэх юм бэ, тэр нэг юм тэрдакн дээр явж ирсэн нэг тийм нэг байртай. Юу тэр дотор нь юу гэдгийг мэдэхгүй. Гэтэ бид нар бас хүүхэд байхад ингээд заримдаа чердакн дээр гарахаар нэг байшин шиг жижигхэн байшин байгаад байдаг байсан шүү дээ. Яг тэр нь манай дээр байдаг. Тэгэхээр гайгүй харьцангуй гайгүй юм шиг байлээ. Гэтэ яг надад зүгээр дээд давхарт би бол гэтэ өөрөө нэг тийм одоо юу гэдэг хамгийн дээд давхар сонгочлоо гэж юусоо харамсаагүй. Яг тэгэхээр зэрэг угаасаа л миний сонголт байсан. Тэгээд надад бол яг дээр байх юм бол нэгдүгээрт ингээд дуу чимээ баахтай, тоос шороо баахтай. Тэгээд дээрэс нь бас агаар ариж яхан цэвэрхэн байх юм болов гэж би зүгээр дотроо ботсон. Тэгээл би 16 давхарт авсан. Тэгээд тэрэндээ ч гэсэн сэтгэл хангалуун байгаа. За ингээд манай шууд эфирийн утас 77 3883 утас маань нэгдлээ. Хэрэгтэй гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм соёлоо бас нэг сануулчээ. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөд төр зогсоогоод утсаар ярихаа мартаоцай. За мөн машиныхаа блютудэд утсаа холбосон жихвчээр ярьж байгаа спикер дээр нь тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царигж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээсээ салгаад радиогоо унтраагаад утсаар яриарай. За яагаад радио унтраагаад гэж хэлээд байдаг вэ гэхээр мэдээж миний одоо энэ студид ярьж байгаа яриа маань ингээд дамжаад тэр уулын орой дээр байгаа станцаар дамжаад таны машинд таны радиод хүрэхдээ нэг 2-3 секундын хоцрогдолтой очно доо. Тэнгүүд манайхан ингээд радиогоо сонсож яриад байдаг. Тэнгүүд мэдээж ингээд та хоёрын яриа ингээд хоцрно шүү дээ. Таны яриа хоцрно. Тэгээд давхар та шууд эфирийн утсаар холбогдсон байгаа үед радио чинь энэ хүмүүс сонсож байгаа хүмүүс давхар сонсогдоод байдаг байхгүй юу? Тийм учраас бусад сонсогчтой хүндэтгээд радиогоо унтраагаад зүгээр л шууд утсаар яриарай. За ингээд эхний сонсогч 88-8 дугаартай сонсогчтой холбогдлоо. 88-8. Эмжил радио. За тийм дээ. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За сэдвээ сонссноо хөө? Сэдвээ сонссоо. За танах хідэн давхар байрны хамгийн дээр байдаг вэ? Манайх 11 давхар байрны 11 давхарт. За хэдэн жил болж байна? Одоо 5-6 жил болж байна. За шууд та өөрөө дээд давхар сонгосон уу? Эсвэл сонголтгүй болоод орцсон уу? Тэгээд одоо хэцүү юм юу вэ? Гоё юм нь юу вэ? Энэ пин дуплекс гэж ярьдаг шүү дээ. Дундаа шаттай. Тэгээ 2 давхар байхгүй манай байр. За гоё тансаг юм байна шүү дээ. За. За баярлалаа. Харин тий өөрөө сонгож л орсон л да. Нөгөө байрнууд ч одоо нэг сүүлийн байрнууд чинь хамгийн дээд давхартаа тийм дуплекс загвараа хийдэг болчиход байгаа байхгүй юу? Тэгээд манайх 11 давхарт 2 давхар гэсэн үг. Тэгэхээр надад бол ингээд нэг юм гоё орон сууцнд байгаа мөртлөө хаусанд байгаа юм шиг мэдрэмж төрөх юм шиг санагдах юм. Тийм мэдрэмж авдаггүй. Яа, ер нь бол тийм мэдрэмж авах гэж л харин тийм. За. Гэрээ сонгож байгаа юм л да. За. За, өөр ярьж хэлэх юм юу вэ? За, өөр ярих хэлэх юм байхгүй сайхан. За. Агаар нь цэвэр байдаг. Тэгээд дээрээс борошоро гойждгүй дажгүй л байдаг. Тэгээд нэг юу байдаг. Манайх нөгөө лифт маань харин тэгээд нөгөө тэгж зохион байгуулад лифт маань 10 давхар зогсдог. Нэг давхар. За. Тийм дутагдал бол байдаг. За яах вэ? Эрүүл мэндэд хэрэгтэй шүү дээ, тий. Данц давхарч өстэй ямаана. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Гэтэ нөгөө дээр үеийн 9 давхрууд аягүй сонь те
9 давхурд буучаад 8 давхур руу алхдаг ч гэдэм юм. Эсвэл 8 давхурд буучаад 9 давхур руу алхдаг ч гэдэм юм. Нэг давхар мохорт нь зогсдгүй байх асуудлууд бас байгаад идэг те. За, Балжины моён цэцэгч маань бичсэн байна. Манайх сансрын 5 давхар байрны 5 давхарт 1966 онд орсон. Одоо би өөрөө 9 давхар байрны 9 давхарт амьдарч байна гэсэн байна. За дандаа өндөрлөгт амьдардаг хүний үед бас жаргал зовлонгоо сайхан хуваалцъя те. Хэцүү нь юу вэ? За лифт зогссон үед бол дээшээгээ мацчихчаас махидаг шүү. Тий одоо харин лифтнүүд 24 цаг ажилладаг болсон гоё. За дараагийн сонсогч 88 за тасарсан манай шууд эфириотоос 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа хамгийн дээд давхрын айлууд гэдэг сэдвээр хамгийн дээд давхарт амьдардаг хүмүүстэйгээ холбогдож байна. За 99 87 дугаартай сонирхтой холбогдлоо. 99 87. Эмдэл радио? Өдрийн мэнд. За, өдрийн мэнд чукаагч. Гэртээ орж ирчээж. За, танах хамгийн дээд давхарт амьдард юм уу? Манай хамгийн дээд давхарт амьдардаг 6 давхар. Оо за. Эцсийн байшингууч нэг дээшээ юм шавгаар юутан мансарттай байдсан шүү дээ. Хүү тэгтээ 5 давхар байрнууд лифт байхгүй тэгээ та тэгээд 6 давхар руу байнга шатаар гард юм байна те? Өстө байнга шатаар алхана. Одоо нөгөө хөдөлгөөн багтаа үнд чинь бас энэ чинь бас нэг ёсны тасгал болчихж байгаа байхгүй юу? Дээшээ чистэй одоо хүнсээ цуглууллаач гэсэн тэгээд өргөөл чирэл гарна шүү дээ. Тавилга зөөлөж гэсэн чирэл гарна шүү дээ. Яг энэ тийм шүү. Энэ мансартнууд нөгөө нэг сүүлийн үед одоо манай сансрын 5 давхрууд айгүйх мансарттай болсон шүү дээ тий. Тэгээд чи нөгөө сүүлд хийсэн багтаа. Танах бүр анханасаа л байсан юм уу? Манай анханасаа байсан. Тэгээд манай энэ нөгөө тааз айгүй өндөр 3 метр юутай. 3 бид нар чинь нойднон юу яасан нөгөө энэ обоогоо сольсон байхгүй юу? Там өрөөнөө тий. Тэгэхэд ингээд 360 ч илүү их өндөр штэ. Айгуу гоё нөө цонх монхон юу олсглоор ингээд айгуу гоё гэрэлтэй харагдیں۔ Гэгээтэй. Тэгээд цонх ч нь одоо ингээд шууд нөгөө том ингээд таазнасаа хан хүртэл тийм том цонх юм уу? Үгүй цонх нь яг зүгээр нөгөө гурвалжин хэлбэртэй. За. Таг гурвалжин биш л дээ. Тийм ерөнхийдөө гурвалжин хэлбэртэй вакуум цонх. Тэгтээ нөгөө гэрийн тааз ингээд өндөр болохоор хоёулаа өндөр болохлоор айгүй зайтай. Тэгэхэд манай доотлын айлуудын юу чинь одоо уг нь стандарт чи 260 байдаг лөө. Тэгэхэд нэг юм хачин намхан санагдаад байдаг шээ. Нөгөө энд ингэж байсаар байгаа сурцсан болохлоор. Угаасаа 3 м чи өндөртэй орно л та гэчээ. Яаж ч бодсон. Тийм. Гоё юм байна, гоё юм байна. Манайх бол айгүй өндөр. Тэгээд одоо яах вэ? Энэ мансартны айлуудын одоо метр квадрат нь зүгээр ингээд доор байгаа айлуудаас арай жоохон хямдхан байх уу? Яад юм бэ? Үгүй хаа. Энд чи яг нөгөө анханасаа баригдаад яг мансартаа баригдсан болохоор. Үгүй нэг тийм юм байсан шүү. Бид хоёр ч сүүлд худалдаж авсан юм чи. Тэгээ манай яг өөдөөс харсан айл дээр арай хямдхан байсан. Энэ жилээс л юм жоох өсөөд байгаа сурагтай. Зөө. За. За холбогдсон баярлаа. Өдрийг сайн өнгөрүүлээрэй. За. За лифт өдрүүлж мөн ч хэцүү шүү дээ л гэсэн байна. За Батэрдэн Батулга гээд сонсогч маань Брюсселд 25 давхрын 25-д амьдарч байна. Эста алхан дээрээ тавьсан мэт хардаг байлаа гэсэн байна. За Ариран миний бодлоор хамгийн дээр байхын давуу тал нь чимээ шууган гайгүй байдаг, шумуул байхгүй, сэрүүхэн дажгүй санагддаг гэсэн байна. За дараагийн сонсогч 9922 дахь дугаартай сонсогчтой холбогдлоо. 9922. Эмжил радио. Өдрийн мэнд. За өдрийн мэнд та сарын төрөл холбогдлоо. Таныг сонсож байна. За. Би бас 6 давхар байрны 6 давхарт амьддаг ярих гээд. За. Тийм манайхаас лифтгүй л дээ. Тийм тэгээд дээшээ доошоо юм зөөхөд бас дандаа шатаараа гардаг. Тэгээд бас 6 давхарт байдаг байрны бас нэг нөгөө сул тал нь болохоор дээрээсээ бас манайх нэг бас нэг хэсэг нөгөө орсны дараа боромороо орохоор таазнасаа бас аягүй усаалтсан. За. Тийм тэгээд нөгөө балконы бас юу амар их ингээд тасмаас энэ орж ирэхээр нөгөө нэг дээрийнх нь юм үгүй аюу муу ийдсэн. Тэрнээс болоод амар их усаалтаа тэгээд бас нөгөө тааз мазн
усан нэвтрээд тэр мэрийга бас нэлээд засвар масар хийж амжилтсан байгаа. Тэгээд харин тийм болохоор хүмүүс дээд давхар сонгох жаахан дургу байдаг юм бэлээ л дээ. Танаа тэгээд сонголтгүй болоод орсон уу? Тэгээд дараа нь яасан сөөх мөгтөгөө ярьж энэ асуудлаа шийдсэн үү? Нөгөө нэг дээр нэг хар цаас тэгээ харлак мак хийлээд юм бэлээ штэ тий. Тэгээд өөртөө эсвэл янзлсан уу? Яасан? Энэ яг нөгөө манайхаас нөгөө мансарттай байрсан байхгүй юу? За. Тийм тэгээ нөгөө байрнууд донд нэг сүүлд нэг шинээр баригдсан нэг юм арай нэг сүүлд баригдсан 2010 онд ашиглалтанд орсон юм. За. Тийм тэгээд нөгөө манайхаа нэг хадам маа маань архитектор байсан болохоор тэрнийхээ югаар бартер энтер тэгээд яалтчгүй дээд давхарт нь мансарттайг нь аваад. Зөв. Тэгээд нөгөө хартаас энтер амар муу наалцсан байсан ч юм уу тэгээд эсвэл нөгөө тэр нөгөө жоохон илээдэлд орсон ч гэдэм үү усаалдаад манайхаас таад маза бас 2 жилийн өмнө янзлсан. Тэгээд яг дээд давхарт байхын сул тал нь бас тийм тэр мөрийг бас сайн судалж иж явахгүй бол тэр нь бас жоохон хэцүү юм билээ. Зөв. Тэгээд бас нөө дээрээс ингээд суулт молт өгсөн яг дээдлийн давхрынхаа найлуудад нь бас илүү мэдэгдсэн юм шиг санагдсан. Гэхдээ харин юу яд юм бэлээ? Барилгын компаниуд ч одоо ингээд эхлээд байрны ашиглалтанд ороод дуусны дараа айлуудаа оруулахдаа хүртэл заяо эрэмт дистрал нь эхлээд бэлэн мөнгө төлсөн хүмүүсээ оруулан заяа дуудаж оруулан за ингээд юм уу хүлээлцэж мүлээлцээд тэгээд дараа нь ипотекийн зээлийнхнээгаа оруулаад хамгийн сүүлд нь баардрынхаа орд юм. Тэгээд яг ингээд хамтарч ажилласан жижиг одоо туслан гүйцэтгэгчээр орсон гэл тэрийн тэгэл баартер тэнгүүд тэр баартрынх нь байрнууд нь яг нөгөө жаахан ингээл нөгөө мэдээж мөнгө төлсөн хүмүүсийнхаа үлдсэн тийм байрыг л баартерт өгчдөг юм шиг санагдсан шүү дээ. Тэгэхээр ялчгүй сонголтгүй л орсон юм байна л да тий. Тийм. Зөв. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Энтхийн апартментын 13 давхарт агаар маш гоё цэвэр үзэгдэх орчин маш гоё дуу чимээгүй гоё штэ гинэ. Бид гэтээ энэ өндөр давхарт байхын гоё юмыг яаж мэдэрсэн бэ гэхлээр манайх чинь анх одоо энэ сансрынхаа байранд 18 онд ороод 18 оноос 22 он хүртэл 4 жил 4 давхарт амьдарсан байхгүй юу. Тэнгүүд ингээл цонхмо хонгорхоо үед бол гадаа хүүхдүүдийн тоглож байгаа, шуугж байгаа, хоёр хүний хэрэлдэж байгаа, нохоо уцж байгаа, машин ирж зогсож байгаа, сигналдж байгаа ерөөсө бүх юм ингээд яг гэр дотор ороод ирсэн юм шиг сонсогддог байсан чинь тэгээд 22 онд орцсон дотроо нүүдлийгээд 12 давхар руу гарсан чинь юу нөгөө дуу чимээ чинь бүр юу ч байхгүй болоо тий би өндөр давхарт байх нь илүү гоё юм байна гэж бодсон. Тэгээд ер нь бол одоо энэ шинэ байр 16 давхартаас авсан байгаа. За хамтран айлгч танилцуулсны дараа дараагийнхаа сонсортой холбогдъё. Улаанбаатар хотод 11 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран айлгчаар адал явдлаар дүүрэн амттны утыг нэг сураатаагаар байгалийн улс найрлагтай Бомпари хамтран ажиллаж байгаа. За Бомпарын хамгийн анх хатуу чихэр буюу мармелад хэлбэртэйгээр гаргаад бидний өвөө эмээ аав ээж нарын дунд танигдаж байсан бол одоо хэлбэр бүтцээ өөрчлөн зөөлөн чихэр буюу эрзэнэн чихэр үйлдвэрлэн төрлөө нэмсэн байгаа. За бид хэд өчигдөр нөгөө чихрээ харуулж аваад ингээ ярьсан штэ ингээ ийм эрзэнэн чихэр гарцсан байлээ гэд. Тэгээ Бомпариг бол бид нар бол Бомпари гэхээсээ илүүтэйгээр товчин чихэр гэдэг байсан. Тэгээд намайг яг 95 96 оны үед манайх түүх зарцуулдаг байсан 8 дугаар ангид байхад тэгэхэд 500 төгрөгөөр зарагддаг байсан санагдаж байна гот. Тэгээд үнэхээр гоё амттай. Тэгээд өчтөр би бүр байхгүй болцсон гэж яриаггүй штэ. Өчтөр нэг сонсогч бас нэвтрүүлгийн доор комментээр бичсэн байсан. Бага шүү, хатуу чихэр нь байгаа шүү. Одоо ч гэсэн би зарж байгаа гэдэг. Хөрхөн хүнсний дэлгүүрээр ажилладаг юм шиг байлээ. Байхгүй болсон гэж хэлээгүй. Харин ч төрлөө нэмсэн гэж ярьсан тийм ээ. За тэгээд яг одоо энэ сүлд гарсан шин эрзэнэн чихэр нь бол ямар ч химийн будаг орлуулагч, амт оруулагч, үнэр орлуулагч агуулаагүй ширхэг бүрэн жимснээс бүтсэн гэдэг. Үнэхээр яг тийм гоё жимсээр амтдсан юм байлээ. За тэгээд витамин С агуулсан учраас 100% байгалийн найрлагатай ийм гоё зөөлөн чихэр байгаа. За тэгээд нэг чихэр нь нэг бүтэн жимсний шүүс агуулсан, бөөрөлцгөн, нэрс, луун гэх мэт ийм жимсний шүүс агуулсан. За тэгээд байгалийн улс найрлагатай учраас 1 грамм доод чихрийн агуулмж нь маш бага. За тэгээд чихрийн агуулмж бага учраас бага насны хүүхдүүдэд эцгийн хяналтанд ороос өгөх боломжтой. За тэгээд та хүүхдүүдээс хаяа чихэр авч гэдэг бол байгалийн улс найрлагатайг сонгож өгөөрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд Монгол орон даяар дурын бүх дэлгүүр худалдаалагдаж байгаа. За их хэмжээгээр захиалах бол харин 80-7 25 85 гэсэн дугаараар холбогдоорой. 80-7 25 85. За ингээд нэвтрүүлгийн хамтран айлгчаар
Адал явдлаар дүүрэн амттны утыг нэг суурайтаагаар байгалийн орс найрлагатай Бомпари хамтран ажиллаж байна. Баярлалаа. Дараагийн сонсогч тасарсаа манай шууд эфириутаас 7777 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 7777 88 30 гэх утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа хамгийн дээд давхрын айлууд гэдэг сэдвээр дээд давхарт амьдардаг хүмүүстэйгээ холбогдож байна. За Нараа шадрагч маань бичсэн байна. 5 давхар байрны 5 давхарт хүүхэд залуу нас маань өнгөрсөө. Хуучны сайн байр болохоор бороо тусаал интерестөө үзээгүй сайхан байсан гэсэн байна. За дараагийн сонсогч 9965 дугаартаа сонсогтой холбогдлоо. 9965. Эмжил радио. Бэнэ. Баримтсан байна уу? Сайн байна уу? Та санаа төгс холбогдлоо. За радиогоо унтраагаа дуцсан спикер чихвчнээс нь салгаад шууд уцаарай. Сэдвээ сонссноо. За тийм арайгаа ундраач унтаасан. За таныг сонсож байна. За би 21 Америкт 21 давхар байшингээ 21 давхар амьдарчээлаа. За. Тэгээд үнэхээр одоо бүх зүйл бол ингээд алааны талент дээр байгаа мэт харагддаг. Бүх иргэн тойрон орчин бол сайхан харагддаг. Нэгдүгээр би хоёрдугаар би нэлээд хэдэн жил амьдарсан. Тэгээд ямар нэгэн одоо дээрээс ус гоожвч байдаг юм уу, хан тууран асуудалч байдаг юм уу, тийм юм ерөөсөө байгаагүй. Тэгээ яг хөө зүгээр энэ дашрамд Монголын нөхцөл байдалтай харьцуулахад бол үнэхээр бид нар бол орон сууцны зах зээл дээр борлуулж байгаа үн бол өөр бусад орнуудтай бараг адилхан төвшөнд мөрдлөө чанар маш муу юм билээ. Ирээд би бас нэг яг дээр давхарт амьдрал суучин нэг газар үдлээ тэгшин чинь хөөгч өнөртэй цаах махнаас нь ингээд хөөгч мөхч гарцсан манайхан тийм хариуцлагагүй байж болохгүй адилхан өндөр төлбөртэй өндөр зарж байгаа. Тэгээд дээр доор гэлтэхгүй барилгын чанартай манайхан бол манай барилгын бол үнэхээр анхаарах ёстой юм билээ. Стандарттай ч анхаарах хэрэгтэй юм билээ. Хүүхдүүдийн одоо Америк жишээлх юм бол хүүхд заавал тусдаа өрөөтэй байх хэрэгтэй байхгүй. Унцлын өрөө гэж тусна яах хэрэгтэй байхгүй юу? Стандарт ингэж нөгөө амьдралын одоо хүний нөхцөлийг бол хэвийн нөхцөлийг хангахад манай барилгын салбар анхаарах хэрэгтэй. Яг гэх юм бол бас тодорхой хэмжээгээр хүмүүс маш их өндөр төлбөр төлж амьдарч авч байгаа юм билээ шүү дээ, худалдаж авч байгаа. Тэгсэн мөртлөө тэгвэл үнэн нь адилхан юм бол стандарт нь адилхан байх хэрэгтэй гэдэг юм ярих хэрэгтэй юм билээ. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. За лифтгүй үед би ч юм байна штэ тий. Одоо лифт ажиллахгүй байгаа үед 12 давхар руу 4 давхраар амарч гартыг. За тэгээд хөл уургаас өмнө уулна би штэ тий. Юу яд ковидын үеэр манай байр чи 16 давхар байхгүй юу. Тэгээд 1-ээс 16 давхар руу ер нь бол нэг 3 ингээд дээшээ доошоо гүүхөөд ингээд давхар хийцдэг гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь юу вэ? Тэр энэ хөл уураад нэг жил болсны дараа бүр хөдөлгөөний хомсдолд ороод саяхан штэ нэг тог дасраад 12 давхар руугаа гарсан чинь бүр за 4 давхар хүртэл яваад нэг хэсэг амарч байгаа. Тэ 8 давхард очиод нэг хэсэг амарч байгаа. Ингиж нэг юм 12 давхартаа гарсан. Тэгээд ер нь бол лифт лифтгүй үед бол өндөр давхар жаахан хэцүү. За одоо бас Монголд нэг виллад 13 давхар захиалга өгсөн удахгүй ашиглалтанд орж байгаа гоё штэ. Сул тал нь хүмүүс найз нөхөд дээр болохоор бараг эрдгүү штэ. Дээр болохоор бараг эрдгүү штэ гэсэн. За хол гэртээ найзын даал авдаг бараг очив. Одоо жишээлбэл манай анжигаагийнх Баруун аймаг руу тэр 21 рүү бид нар нэг удаа очисон. Тэгээд дахиад манайх руу гүү явдаг. Хол гэртээ найзын даа бас бараг очтгоо тий хүмүүс. За дараагийн сонсогч 9913 та дугаартаа сонсогтой холбогдлоо. 9913. Эмжил радио. Бэнэ. За ба холбогдсон шүү. За сайн байна уу. За танах хэдэн давхар байрны хамгийн орой дээр амьдардаг вэ? 9 давхар байшны 9 давхар нэг хэсэг амьдарлаа. За. Дээрээс энэ хуучны Орсын барьсан 9 давхар. За. Дээрээс ус яа гойж зүгтэнтэй даахтаж хэлж байгаа тэгээ нэг гайгүй болсон. Орчин Дэвид болохоор жоохон мэрэгсэн Дэвид 8 давхар тогсчин дээшээ нэг шаталгаад тэгж яадаг байх шүү дээ. Тэгээд давхар байх нь жоохон тийм л болоо. За.
За. Одоо нэг давхар ирчээд гайгүй нэ. Ааха. За холбогдсон баярлалаа. Том давхар байсан, дундч байсан л байвал зүгээр юм уу. За. За танд баярлалаа хаа. За. За энд нэг соёл эрдэнэ соёлоо гэдэг сонсогчдсан байна. Тэжээр амтны талаар нэг ярилцаач гэрлээ Баатар ихчээ. Тэгвэл энэ амтан тэжээх гэж байгаа хүмүүст бас тэжээх гэж аваач чадахгүй гудамжинд хайдаг хүмүүс зэрэг болгох. Ер нь тэгээ зарим хүмүүс амтныг харил сэтгэлтэй болох. Юу ээ мань бид нар чинь зөө бүр төрөл бүрийн амтнаар нь ярьсан. Загас тэжээдэг хүмүүс холбогдсон, муур тэжээдэг хүмүүс холбогдсон, нохоо тэжээдэг хүмүүс холбогдсон, янз бүрийн шувуу тэжээдэг хүмүүс холбогдсон. Тэр чигтэл бүр могоо зогоо бусад амтан тэжээдэг хүмүүс холбогдсон. Дахиад шувуу галуу тэжээдэг хүмүүс холбогдсон. Бүгд төрлөөр нь холбогдсон. Хэрэгтэй гэж бодвол нэвтрүүлгүүдийг нөхөж үзэх боломжтой байгаа шүү. За дараагийн сонсогч 8011-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 8011. Амжилт радио. За тасарсан. Манай шууд эфир утас 77 77 38 83 хэрэг та гадаадас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За манай сансрын байр одоо бараг 60 жил болох гэж байна. Юу ч мэдэгдэдгүй шүү гэсэн байна. Гана гэдэг сонсогч өдрийн мэндэ 12 давхрын 12-т амьдардаг гоё штэ нарлуу харсан ерөн сайхан гэсэн байна. За дараагийн сонсогч 9027-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 9027. Амжилт радио. Байна уу? Байна өдрийн мэнд. За сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. Таныг сонсож байна. Манайх 5 давхар байр л та. Тэгээд сүүлд нэг давхар нэмээд мансаар болгосон. Тийм тэгээд уг нь бол өндөрт байх гоё байсан л да тэр байр нь 3 жил орчим амьдарсан. За. Тэгээд сүүл рүү тусаал гоожаад болсон. За. Тэгээд сүүлд нэмж барьсан болохоор засвар хийхэд аюу хэцүү байдаг юм л. Ааха. Тэгээд нөгөө яг улсын стандартын барилгач нь болохоор нөгөө 5 давхар гэдэг байхад чинь бүр дээшээ чердак руу гараад янзлчихж байгаа штэ аваар штар. Тэгээ нөгөө нэмээд 6 давхар барьцахаар тэрлгөө гарч янзлахад аюу хэцүү. Тэгэл дэмий дотроос нь ингээл зөндөө олон янзлал. Тэгээд сүулдээ зарж исэн. Одоо тэгээд одоо жишээлбэл зарчаа танаа байраа зарж байгаа айлда манайх ингээд усмаас алдаад идэв шүү гэж хэлсэн үү? Мэдсэн. Тэгээд мэдээд нөгөө анх авсан үнэндээ ч зарж чадаагүй. Ааха. Тэгээд тэр нөгөө нэг байрныхаа суух мөхтэй ярьж болохгүй одоо тэгээ хэцүү юм тий оршин суугчтэй. Суух ингээл нэг худлаа өмнө ингээл торгоол янзлал гэдэг нэг юм цаас наасан болоод халаад малаагаал тэгээд яг стандарт байт юм билээ шүү. Тэр мансард бол ер нь гэтэл юм билээ гэдгийг зүгээр одоо мах тусандаа шингэлээ ойлгосон дөө. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За, болт нямка гэдэг сонсогчсон байна. 10 давхарт 20 хоног лифт эвдэрсэн гүрийгээл яваал байна. Уг нь нэвт шувт агаар нар салхитаа ялаа шумул гэж мэдхгүй зүгээр л байсан гинэ. За, Улаанбаатар хотод 11 цаг 35 минут болсон. За, нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Skytel компани Enlive Hybrid тусалсан төлбөрт үйлчлэгээр хамтран ажиллаж байгаа. За, тэгэхээр хэрэглэгч та нэмэлт төлбөрт санаа зовхгүйгээр ердөө 20,000 төгрөгөөр бүгдийг багтаасан Hybrid 20 багцыг сонгоод 22 GB дата за 5,000 нийж сүлжээнд хязгааргүй яриа мессеж бичих за мөн музик багц хязгааргүй ашиглах боломжтой болжээ. За тэрийн хабрид үйлчлэгээний онцлог нь болохоор нэмэлт хэрэглээгээл ер нь цэнгэлэгч картаар шийтгэх юм байна л да. За жишээлбэл ер нь бид нэр 20,000 төгрөгөөр юу авч болох вэ гэд бодоод үзье л да. За ямар ч байсан нэг 5 кол бол аваад идчих байхаа. За эсвэл нэг удаа кино үзэж болох байхаа. За тэгвэл та 20,000 төгрөгөөр ийм олон үйлчилгээг Enlive Hybrid тусалсан төлбөрт үйлчилгээг сонгоод авч болох нэ гэсэн үг байна тийм үү. За эднийх чинь одоо ер нь бол юу штэ. Эдний 11,000-ын дижитал карт гэхэд 20 ГБ дата 5,000 нийж 30 хоног байдаг бол 14,000-ын карт 30 ГБ дата 5,000 нийж 30 хоног. За 21,000-ын карт нь болохоор 50 ГБ дата 5,000 нийж 30 хоног гэдэг байгаа байхгүй. Би чинь бол 5 ГБ датагаар сарыг авдаг хүн шүү дээ. За тэгээд
Та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 15 гэдэг утас руу эдний Skytel операторлон залгаад аваарай. За мөн Skytel Ziggy-мен гэд бичиж болно, орж болно. Эсвэл зүгээр Skytel гэж бичээд сошиал хаяг руу орох боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар энэ live hybrid хосолтын төлбөрт үйлчлэгээрээ Skytel хамтран ажиллаж байна. Баярлалаа. За манай шууд эфирийн утас 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа хамгийн дээд давхрын айлууд гэдэг сэдвээр за дээд давхарт амьдардаг хүмүүстэйгээ холбогдож байна. За манай Түканаас өрөө солонгосоос ирсэн байна. Би уг нь гоё гээ дээд давхарт байр авсан. Уг нь тэгсэн чинь сая 100 их бороотой байгаа дээврээс усаалтсан байна гэсэн. Сөөх хин тэртээ хэлсэн л гэсэн. Ер нь дундуур л зүгээр санагдаад байгаа одоо гэсэн байна. За дараагийн сонсогч 80 TG-ст дугаартаа сонсортой холбогдлоо 80 TG-с. Angel Radio байна уу? Оо байна уу, сайн байна уу? Сайн байна уу? Та сайн tur холбогдлоо. За сэдвээ сонсноо хөө? Сонссоо. За таныг сонсож байна. За би 16 дахь урилга 16 дахь амьддаг хүн байгаамаа. За. Яг ер нь л зөв холбогдоход нэлээд хичээлэн барилгын чиглэлийн инженер байхгүй юу? Аа. Тэр болохоос хүмүүст хэлье гэж одоо хүмүүсээс энэ нөгөө дээврээс ус алдаад байна гэж байна шүү дээ, тийм ээ. За. Ийм асуудал мэдээж хэрэг байгаа. Гэхдээ уг нь бол тэр технологийн зөв хийсэн тохиолдолд уг нь алдах ёсгүй байхгүй юу? Аа. За. Барилгууд бол зүгээр тэндэл айлтгүй уг нь байх хэрэгтэй. Хуучны ч юм уу нэг муу хийсэн дээвртэй юунууд дээр бас ер нь болгоомжтой байх нь зөв л дөө. Аа. Ийм асуудал байгаа. Тэрийг бол ялгаж салгаж ойлгоол магадлал өндөртэй л ахгүй тий. Муу ийдсэн байвал тэр нь алдах магадaltaй байдаг ч юм уу. Нэгдүгээр хоёрдугаар энэ халаалтын систем бас нөгөө хамгийн дээд үзүүрийнх болохоор жоохон даралт багтаа ирдэг тал бас байдаг. Тийм үү. Тий. За. Одоо халаалтын систем ч мэл доороос ингээд даралтаар шахаж байгаа шүү дээ. Системээр. Тэнгүүт ингээд яваад ингээд доор 1 2 3 гэж бүх айлууд руу халаалт ингээд багаар өгөөд хамгийн дээд үзүүрийн айлд баг очих хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол. Тэр утгаараа жоохон даралт маралт нь баг очих эрсдэл байгаа. Гэхдээ яг хөө тэрийн тооцоод одоо манай инженерүүд нэг юугийн бодоод артиатрийн таараа том хийж өгдөг байхгүй юу? Одоо таазаараа бас тэр чинь дулаан алдсан шүү дээ, тийм ээ. Хөө би нэг юм асууя та барилгын инженертэй холбогдсных. Одоо тэгээд анх байр аж байгаа хүн чинь тэр юу чердакнаас нь ус алдахгүй одоо анх орохдоо яаж мэдхүү? Тих боломжтой юу? Мэдэх боломжтой юу? Ямар бороо орохыг хүлээгээд байл та. Хараад мэдэхгүй шүү дээ. Харин тийм. Тийм хүмүүс мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авдаг ч юм уу нэг юм үзүүлэх ч юм уу те тэрхэл хэрэгтэй те. Тэгчээж л эсвэл ядчил зур харуугаар нэг юм хамгийн шантхныг хайгаад биш жоохон нэг юм чанартай юм хийдэг компанийн судалж байгаа ч юм уу те. Тэгвэл зүгээр. Таас өөрийнхөө барьсан барилгад орсон учраас маш ихтгэлтэйгээр 16 давхрыг сонгосон байна тий. Гүү би өөрөө барьсан юунд ороогүй тий. Тийм үү. За. Тийм маш их хайсан гэх юм уу да. Маш их хайж манай ихнээс архитектор байхгүй. За. Би дулааны инженер тэгээд тэр хайж айлыг сонгохгүйгээ бүх талаас нь судалж ээж жил гарan хайж ээж орсон. Одоо тэгээд дулаан алдах магадaltaйг нэрээ бас яаж мэдхүү? За дулаан алдах магадлал гэхээр яг зөв дунд давхрын айлууд бол зөвхөн ханаараа алдсан шүү дээ. Хан болон цонх. Тэ? Тэгээд доод давхар болон дээд давхар болохоор хан цонхон дээр нэмэх нь дээвэр юм уу шал ороод ирдэг байхгүй юу? За. Тийм. Гэхдээ яг тэрнээс яг зөв яг уг нь зөв хийсэн тохиолдолд айх шаардлагагүй те. Дээд айл байлаа гэхэд хан цонх таазан дээр ингээд дулаан алдж байгааг нь тооцоод ардиатрийн одоо тэр 9 давхраас ч юм уу 15 давхраас 16 давхар нь илүү том хийж өгдөг байхгүй юу? Тооцоон дээр. За. Тэр уг нь бол яг ингээд тооцоонлын дагуу бол хийх тохиол айх ёсгүй. Зургийн дагуу гэсэн үг. Зургийн дагуу хийсэн бол зүгээр. Гэвчиг яг газар дээр угсаж байгаа байгууллаганд химнээд ч юм эсвэл нөө яг доод давхрт адилхан артиатор тавьсан бол баг хүүтэн болно. Дээврийн дулаалгын баг ч юм уу эсвэл нөө нэг технологийн алдагдуулаад угсралтай хийсэн бол бас хэцүү болчтой л доо. За. Тэгэхээр яг энэ чиглэлийн мэргэжлийн үзүүлдэг нөгөө нэг үйлчлэгийн үзүүлдэг байгууллагуудад хандаад ийм байрлалыг авах гэж байгаа энийг судлаад хэмжээд ингээд өгөөч гэдэг
одоо иргэн хүн бол тэхэл өстэй байх та. Хүчин нэрээ намайг нэрээ нэг таан сайн дуугаар бас нэг байрны яг одоо 53.73 м байлаа гэж бодоход яг тэр хэмжээндээ байна уугүй юу гэдгийг хэмждэг гэд нэг залуу холбогдоод ирсэн. Тэр залуу одоо сонсож байгаа бол холбогдоор бас байрныхаа хэмжээ нэг үзчихээ тий. Тийм үйлчлэгүүд байгаа. Одоо бас нэмэлтээр ингээд одоо байрын чанарыг үздэг ч юм уу тийм үйлчлэг нь гарах ёстой гэж бодоод одоо байхгүй хаа. Байхгүй байх гэж бодсон. Зөвлөх үйлчлэгийг үзүүлдэг ингээд зөвлөдөгтэй тийм байвал уг нь хүмүүс хэрэгтэй л дээ. Зөв. За мөрөлийн холбогдоод гоё мэдээлэл хүргэлээ. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За бими бол хараад юугаач мэдэхгүй чаавс. За Улаанбаатарын утаанд бол өндөр давхарт агаар цэвэр учраас дээд давхар сонгосон гэсэн байна. За манай шууд эфирийн утас 77 3883 хэрэвтэй гадаадас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Хамгийн дээд давхрын айлууд гэдэг сэдвээр хамгийн дээд давхарт амьдардаг хүмүүстэйгээ холбогдож байна. 80 90-тэй дугаартай сонсортой холбогдлоо. 80 90. Эмжил радио. Бандер. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. 10 давхар байрны 8 давхарт амьдарч байна. 10 давхарт нь амьдардаг хүмүүс холбогдсон да. За яг яар. 8 арай үнэтэй байхгүй юу? За. Юу яг лифтэнд ойрхон болохоор лифтийн дуу сонсогдоод идэв байна. Лифтний нөгөө татах зогсох дуу сонсогдоод. Дон гэж хонхоно. Шөө лифтийн тороосны дуу. Бас тийм үү? За. Тийм нөгөө 10 давхарт яг нөгөө лифт байгаа нь шүү дээ. Тэгээ нэг 2 давхрын доор болохоор нөгөө лифт явж байгаа гэж сонсогдоод ингээд зогсож байгаа сонсогдсон юм байна. Нэг тийм сул талтай байт юм байна. Манайх тийм юм уу? Миний манайх сул тал бол яг тийм байна. Зөв. За холбогдсон баярлалаа. За манай шууд эфириутас 77 3883 хэрэг та гадаадас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За ингэсэн байна. Эхлээд амсгаадаад замдаа нэг амс хийдэг байсан чинь одоо бол гүгээд л гарна амархаа ойлсон гинэ. 6 давхарлуу. За дараагийн сонсогч 80 11-тэй дугаартай сонсортой холбогдлоо. 80 11. Эмжил радио. Хано. Сайн байна уу? Та сайн өдрөлөө. За таныг сонсож байна. Баярлалаа. За түрүүний цог холбогдох нэрээ нэг холбогдлоо. Гэцөө. За манайх ч гэдэг дүүгийн 16 давхрын 14 давхарт амьдардаг байсан байхгүй юу? Энэ болохоор жоохон хөгжилтэй маркийн. Тэгээд бид хоёр нөгөө 6 сарын зайтай төрсөн. За манай дүү маань юуг 4-р курсын оюутан төгсөх юугээд хичээлдээ явцдаг. Тэгээ хүүхдийг хардаг байсан байхгүй юу? Тэгсэн чинь тухайн байр нь нөгөө мэрэгжлийн хяналт хүлээж аваагүйгээд лифт нь асуудалтай, лифт нь ажилдаггүй. За тэгээ би 6 сартаа 1 сартаа 2 хүүхэд тэврээд дэшээ алхдаг байсан байхгүй. Нэг нь үрээд нэг нь ингээд мишокнд хийгээд ийм үлгий дээ. Дүүгийнхаа хүүхдийг болон өөрийнхөө хүүхдийг хараад байгаа юм байна тийм үү? За. Тэгээд яасан нэг өдөр дэшээ яг л явдаг маршрутаараа нөгөө хүүхдүүдийг чи агаад их нь гарахгүй болохгүй юм чинь. Тэгээд алхаж дэшээ гардаг. Тэгээ нэг өдөр явжсэн чинь нэг 2 залуу урд гараад яваалаа шээ. За. Яг 12 давхар татсан чил хүүш ингээд нэг хүүхэд өөрцөн тэгээд дээрээс нь хүн тачаатай хүнд хоёулаа ягаад туслаагүй юм болоо. Али ихтэй над мишоктай юм өгчих гэдэг байхгүй юу? За эндээс хүүхэд уйлт юм байгаа ч тийм. Нөгөө хоёр чинь баг ухаалтсан. За чи хоёр хэрэгсэн нь штэ. Тэгээд та түрүүнээс хойш хоёр явчаад яагаад хэлээгүй юм бэ тусламж хургаагүй юм бэ гэд. Тэр чинь нөгөө бүхэл бүтэн айгүй удаан тэгээ алхацаараа хүн чинь сурчдсан байлээ. Тих бах. Тийм тэгээд нэг давуу тал нь гэсэн чинь би чинь бүр 96 кг болж төрөөд 89-өөс буухгүйсэн чинь тэгж алхсныхаа хүч нь 53 кг боллоо турсан байлээ. Бүр 40 хэдийг л хассан мэр тий. Вау л та. Исто гоё. Наашаста ямар гоё мэдээ. За тэгсэн чинь одоо болохоор манай дүүгийн 20 давхар байрны 20 давхартай 25 байрны 25 давхарт амьдарч байгаа байхгүй юу? За тэгээд энэ дээр нэг юу жоохон асуудалтай юм нь
дөрөвний хүний хэлбгээр лифттэй орхон байхад лифт дуурайж юусаа амраадгүй чих мөнхийн дүүн гэсэн ийм байдалтай байд юм билээ. За. За тэгээд дээврийн асуудал бас жоохон асуудалтай. Сөөхт нь хилээл, сөөх нь арга хэмжээ аваад уулын дээврийг янзлах юм. Тэгэхээр нөгөө бороо цас ингээд орохоор нөгөө дээврийн юун дээр ингээд бат зэрэг юутай дефекттэй хийгдсэн юм уу? Эсвэл нөгөө яг ковидын үеэр нөгөө хийгдээд ковидын дараа ашиглалтанд орсон болохоор материал муу тэгж чанарын шаардлага хангаагүй байд юм уу? Одоо ч зах зээлийн үнээр бол бараг 5 сая 800 6 сая үнэлэгдэхээр метр квадрат нь тийм барилга байгаа хэрнээ тэр нь жоохон тийм асуудалтай санагдсан. Зөө. За тэгээд лифтгүй үед бол 25 давхар бол маш асуудалтай юм байлээ. Яа, тийгөө угаасаа. Би ч бүр 12 давхарлуу 3 амардаг хүн чинь 25 гэсэн чи амар санагдчихэв. Лифтгүй үед бас амар асуудалтай юм байлаа. Бас тэр усны шахуургын насаас гэж яриад байгаа. Тэр нь мотор ч юм уу тэр нь муугаас болоод хагасан бүтэнцэнд ус тасарчдаг. Бас уу. Тийм. За. Тийм учраас хагасаа өдөр өглөө эрт баг бүгднгийн хөөж усанд оруулна. Тэгэл бүгднгийн сайхан усанд оруулаад за бүтээсээ өдөр угаасаа ус тасрах юм чингээд цэвэр усаа хэрэгэлдэг ч юм уу ийм маркаар амьдарч байна одоо бол. Бүр дасан зөгццээ. За. Тэгээд нэг шутка маркаар цагаан цараар ихчинд авсан чи манай их тэгж хэлжсэн аахгүй нөгөө бөөнөр ах トゥ суулгасан байжсэн тийм жоохон аимшиг бодож хөвгөлтэй гэх юм уу. Тэгсэн чинь тэгж хэлдэ. Хүүе 25 давхар ямар хэцүү юм бэ гэснэ. За яг уу бас нэг давуу талтай нөө уснаас тасардаг гэл ингээл юмнууд ярьжсэн чи. За бас нэг давуу талтай юм бэ чи. Одоо энэ газар хөдлөлт болоод ингээл амар юмнууд ингээл болоод хахад хамгийн дээд давхар юм чинь газар хөдлөлтөндөөс хамгийн түрүүнд л олдох юм байна те гэсэн шүү дээ. Яа, бас тэ нэрэ тийм биш үү те. Бас нэг авартай юм тэрл юм байлээ. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Амжилт хүсье өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За, өстө хөгжилтэй, сургамжтай зүйл ярьлаа. Одоо бол утсаахгүй орж ирсэн сэтгэлдүүд уншиж өгөөд нэвтрүүлгээ өндөрлөе. За, сайхан шатаар өксөх гоё штэ. Дасгал. Манай дарханд бол 16 давхарт байнга тог тасардаг. Шатаар нь гарах бас л гоё. Хүүшээ 16 давхар чинь нэг хэсэг бүр угаасаа лифт нь ажилддаг байсан төхөө. Тэгээ сонгуул болохоор өөрхий нэг сономпил тэр үеийн нөгөө сономпил гişүн хурж ирж нэг лифтийн ажилд ордог. Тэгээд гарахгүй бол тэгээд тэр лифт нь буцаа зогсож чинь гоё. Одоо эрхэш бүх лифтнүүд нь ажилд орсон байлгүй дээ. 16 давхар чинь тэнгүүдээ давхар дундаа ингээ явж итэл нэг дэлгүүр гараад ирэн те. Бараг дунд нь амраа дундаа авч уугаад байгаа юм уу? Яагаад байгаа. За, ба насны хүүхдтэй бол дээд давхарт балкон цонхондоо хамгаал тор хаалгууд сайн хийх чухал шүү. Мэдээж үл хөдлөх худалдан авахдаа чанарыг нь сайн харж сонгох нь чухлаа гэсэн байна. За сайн Джеми гэдэг сонсогч ирсэн байна. Саяны Тайландын газар хөдлөлтөд 30 давхарт сэгсжүүлснээс хойш доод давхарт амьдрах хүсэлтэй болсон. Уул нь хот алган дээр тавьсан юм шиг л харагддаг. Даанч цаанаа л айцтай болчихдг юм байна лээ гэсэн байна. Би боддоо шүү дээ. Одоо тэгэл газар хөдлөлт, цунами, мунами одоо галтуул, дэлбэрэлт одоо өөр юу гэдэм байгалийн ямар нэгэн гамшиг болох юм бол тэгэл одоо тэгэл үхэх одоо цаг нь ирээл тэгэл одоо жамаараа тэгэл үхэх гэж байгаа л одоо тэгэл үхэндээ одоо тэр хүмүүс чинь сая тэр Туркийн газар хөдлөлтөөс чинь яг ингээд нөгөө нэг ингээд газар хөдлөлтнөөс олж бэрцсэн хүн гэхээсээ илүүтэйгээр дандаа тэр 3 давхар мавхраас үсэрцэн тэгээд зөндөө олон хүн гимтсэн байна гэж ялж тэгээд. Гэхдээ мэдээж тэгэл хүмүүс яг цагийн тулгаар тэгэл амиа хамгаалах гал инстинктээрээ тэгэл нэг юм хийх л байх л та. Гэхдээ мэдгүй би бол одоо хэрвээ 16 давхар байрныхаа 16 давхарт байж адил газар хөдлөлт болох юм бол за тэгээд одоо нураад үхүн л зээл байж гэнэ одоо яшиг зүгээр. Би ч нэг ийм тэнгэн дотор ууч өгөөш нэг ийм л хүндээ гэж. За нүрээд 2025 оны 4-р сарын 29-ны Мегмар гарагийн та сайн нэвтрүүлэг радион 3-р студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За тэгээд нэвтрүүлгийн хамтран явлагчаар
Адал явдлаар дүүрэн амттны утыг нэг сууриатаагаар байгалийн орс найрлагатай Бомпари за мөн Skytel компани Enlive Hub-д хосолсон төлбөр дүүрэлтгээр хамтран ажиллаа. Баярлалаа. За өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа за үдийн хачаар нэвтрүүлэх шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3